За функцийн уламжлалын талаар та бүхэнд өнөөдөр танилцуулнаа. За функцийн уламжлалын тодорхойлолттой танилцъя. За графикийнх нь аливаа тэг дээр нь сөрөгч татж болдог ер тэнцвэр f(x) функцийн хувьд түүний x0 fx0 цэг дээрх налалтыг x0 цэг дээрх уламжлал гээд y' f'(x) y бахан dx гэсэн ийм 3 янзын тэмдэглэгээр функцийн уламжлалыг тэмдэглэдэг байна. За үүнийг дараах жишээн дээр тайлбарлая. За f(x) тэнцвэр x квадрат гэсэн функцийн хувьд x тэнцвэр 3 цэг дээрх налалтыг олоо гэдэг чинь. За энэ юуг олох гэж байгаа юм бэ гэхээр за үүнийг бол 3 цэг дээрх энэ функцийн уламжлалыг олоо гэсэн үг юм байна. За үүнийг ингэж тэмдэглэнэ. За тэгэхээр бодлого ойлгох юм бол за f(x) гэсэн функцийнхаа график харагдаж байна. За энэ графикийн x0 fx0 цэг дээр гэхээр за манай функцийн x0 нь бол 3 байгаа. 3 үед 3-ын квадрат x болно. Өөрөөр хэлбэл f3 үед 3-ын квадрат x. Энэ цэг дээр налалтыг x0 цэг дээрх уламжлал гэдэг чинь. Тэгвэл энэ цэг дээрх налалтыг яаж олох вэ гэхээр энэ цэг дээрх одоо шүрэгч чулууных нь налалтыг нь яаж олох вэ гэхээр за энэ шүрэгч чулууны налалт бол одоо бид нар байгуулад харсан. Энэ шүрэгч чулууны налалт нь бол за 6x-с хасах x буюу энэ шүрэгч чулуун бол 6x-с хасах x гэсэн шүрэгч чулуун байна. Үүний налалт нь бол 6 юм. Тэгэхээр энэ функцийн x квадрат гэсэн функцийн x нь 3 гэсэн цэг дээр шүрэг чулууны налалт нь бол 6 ахна гэж. За манай уламжлал гэдэг бол үүнийг хэлээд байгаа. Тухайн цэг дээрх шүрэг чулууны налалтыг энэ функцийн уламжлалаа гэж ойлгодог. За тэгэхээр уламжлалыг олох дүрмүүдийг багш нь тайлбарлая. За уламжлал бодох дүрмүүд. За эхлээд нэгт нь бол C-ийн уламжлал нь бол 0 байна гэж. За тогтмол тооны уламжлал бол 0 байна. Тэг байдгаа гэсэн чанар байна. За тэгэхээр энэ 3-ын уламжлал гэдэг бол тэг бахна. 100-ийн уламжлал гэдэг бол 0 бахна. За p-ийн уламжлал. За p гэдэг нь өөрөө p гэдэг нь ойролцоогоор 314 гэсэн тоо учраас үүний уламжлал мөн 0 бах. За e-ийн уламжлал мөн 0. За e гэдэг бол ойролцоогоор 271 гэсэн тоо байгаа. За тэгэхээр ямар нэгэн дурын тооны уламжлал бол 0 гэдэг хоног. За хоёрдугаар чанар. За x-ийн n зэргийн уламжлал нь n-ийг бүртгэх нь x-ийн n-с 1. За үүнийг бол зэрэгт функцийн уламжлал гэдэг. Зэрэгт функцийн уламжлал гэдэг. За тэгэхээр энэ чанартай холбоотой жишээ бодлого бодъё. За тэгэхээр манай n нь бол 4 гэсэн үг. За 4 шанаа үүсгэхдээ n-с 1 хасна гэхээр 4-өөс хасна гэдэг. Өөрөөр хэлбэл 4-ийг бүртгэх нь x-ийн 3 зэрэг. За дараагийн жишээ x-ийн эсрэг 3 зэрэг. За зэрэг буюу эсрэг 3 нурагшаа бүртгэхдээ эсрэг 3-аас хасах нь 1 буюу эсрэг 3-ыг бүртгэх нь x-ийн эсрэг 4 зэрэг. За дараагийн жишээ 2. За квадратын 6 дахь x. За үүнийг зэрэг хэлбэрээр илэрхийлэх юм бол x-ийн 2-1 зэрэг гэсэн. 2-1 зэрэг. За 2-1 урагшаа орчихтэй 2-1-ээс 1-ийг хасаа үзчихээр 2-1-ийг бүртгэх нь x-ийн эсрэг 2-1 зэрэг. За дараагийн жишээний хувьд
3 зэргийн ядгууртаар x-ийн 5 зэрэг. За дээр хэлбэрээр хэлэх юм бол 3-ны 5-ын x-ийн 3-ны 5 зэрэг. За энэ дээр нэг юм санах юм бол зэргийн чанарыг санах юм бол энэ зэргийн ядгууртаар a-гийн m байвал a-гийн n-ийн m гэсэн зэрэг хэлбэрээр илэрхийлэх байгаа. За тэгэхээр 3-ны 5-ыг үргэлжлэн үргэлжлүүлээд x-ийн 3-ны 5-аас 1-ийг 3-ны 5-ыг үргэлжлэн x-ийн 3-ны 2 болно. 1-ийг хаснаа гэж нэг ижлөөр өгсөн 3-ны 3 гэсэн үг. Тэгэхээр 3-ны 5-аас 3-ны 3-ыг хасгаар 3-ны 2 болно. За юм байна. Зэрэг пункттэй боломжтой болно. Зэрэг урагшааны өргөдөлтөд зэргээс нэг хасдаг байна гэж. За 3 дугаар чанарын хувьд за T гүрчг нь fx гэсэн пункттэй уламжлалыг авлаа гэж. Өөрөөр хэл тогтмол тоогоор нэг пункт үржиж явах юм бол тэр тогтмол тоог урагш нь үржээд тухайн функцаас нь уламжлал авдаг. За энэ чанарыг жишээ 3 дээр тайлбарлая. За тэгэхээр за манай тогтмол тоо бол 8 байна. 8-ыг үржих нь x-ийн 3 зэргээс уламжлал. Өөрөөр хэлбэл 8 үржих нь x-ийн 3 зэргийн уламжлалыг авахын тулд 8-ыг үржих нь x-ийн 3 зэргээс уламжлал авсантай адил чанартай гэсэн үг. За тэгэхээр за энэ зэрэг функцийн уламжлалын чанараас 3 урагшаа үржихдээ зэрэглэснээ хасах юм болно. За тэгээ 24x квадрат болох нэ. За дараагийнх жишээний хувьд тухайн тоог урагш нь үржүүлээд чийдэх юм бол энэ функцаас уламжлал авах болох нь тухайн тол. За эндээс x-ний 1 гэдэг бол x-ийн сөрөг 1 зэрэг гэсэн. Сөрөг 1 зэрэг. За энэ функцийн уламжлалыг авна гэдэг нь сөрөг 1 урагшаа үржихдээ сөрөг 1-ээс 1-ийг хасах юм бол сөрөг 2 болно. За ингээд сөрөг 7 үржих нь x-ийн сөрөг 2 зэрэг болдог. За энийг зэргийн чанараар хэлбэрчлээ эрг болгож чийдэх юм бол энэ гэдэг бол юу гэж үг вэ гэхээр зэргийн чанарын 1-ийг хуваах нь x-ийн квадрат гэсэн. Тэгэхээр сөрөг 7 үржих 1-ийг хуваах нь x-ийн квадрат гэхээр сөрөг 7-г хуваах нь x-ийн квадрат болно гэсэн. За дараах 4-р чанарын хувьд f от x дээр нэмэх нь g от x. За өөрөөр хэлбэл энэ нийлбэр функцийн уламжлал гэж. Нийлбэр ялгуур функцийн уламжлал. За ийм функцаас уламжлал авахдаа бус бүрээс нь уламжлал аваад нэмсэнтэй адил байна гэж. За нийлбэр ялгуур функцийн уламжлал бол бус бүрээс нь уламжлал аваад нэмсэн хасантай адил байна гэж. За жишээ 4-ийн хувьд. За энэ функцийн уламжлал гэдэг бол нийлбэр ялгуур функц байна. Энэ функцийн уламжлалыг авна гэдэг нь бус бүрээс нь уламжлал аваад нэмэх хасантай ажиллая гэж. За тэгэхээр зэрэг функцийн уламжлал 7 урагшаа үржихдээ x-ийн 4 зэргээс уламжлахаар 4x-ийн куб болно. Нэмэх нь 10 урагшаа үржихдээ x-ийн уламжлал бол 1 гар. 1 урагшаа үржихдээ за өөрөөр хэлбэл x-ийн уламжлал яагаад 1 гарт юм бэ гэж тайлбарлаж байна. За x гэдэг бол x-ийн 1 зэрэг гэсэн үг. За тэгэхээр 1 урагшаа үржихдээ 1-ээс 1-ийг хасгаар 0 болчихно. Тэгээд x-ийн 0 зэрэг гэдэг бол 1 юм. Тэгээд энэ үр дүн 1 гарна. Тэгэхээр x-ийн уламжлал 1 байдаг. За тэгээд тогтмол тооны уламжлал 0 байна гэсэн. За эндээс 28x-ийн 3 зэрэг нэмэх нь 10 болчихно. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр маш сайн дадагшуулаад ирсний дараа бол энэ функцаас уламжлал авна гэдэг шууд жижээр бодох боломж биднэрт байгаа. Энэ үйлдэлийг эцсийн байдлаар хийх боломж байгаа. Жишээ нь 7x-ийн 4 зэрэг гэдэг бол за тэр 7 урагшаа үржихдээ x-ийн 4 зэрэг бол ийм болоод за 10x гэдэг бол ийм болно. За үр дүн бол юм байна.
За. Нийлбэр ялгуур функцийн дараагийн жишээг тайлбарлая. За, ир тэнцүү 5x-ийн 7 зэрэгээс хасах нь 2x нэмэх нь 3-ыг хуваах нь x. За, энэ функцийн уламжлалыг аваа гэсэн үг шүү дээ. Дээр онол дээр багш нь тайлбарласан. Функцийн уламжлалыг бол 3 янзаар тэмдэглэдэг гэж. За, тэгэхээр ингэж хэлсэн байх юм бол энэ y функцээс уламжлал аваа гэсэн. За, y функцийн уламжлалт бол шууд одоо зэргийн чанараа ашиглаад. Тэгээд 5-ыг өрчих нь 7x-ийн 6 зэрэг болно. Энэ функцийн уламжлал. Хаацх нь энэ функцийн уламжлал. 2 болно. Нэмэх нь за энэ функцийн уламжлалыг энэ төгсд нь олж тийм. 3 урагшаа үүсгэгдээд 1-ийг хуваах нь x-ийн уламжлал болно. Тэгэхээр 1-ийг хуваах нь x гэдэг x-ийн сөрөг нэг зэрэг гэсэн үг. Үүний уламжлал 3-ыг үржих нь сөрөг 1-ийг үржих нь сөрөг 1-ээс 1 хасгаар сөрөг болно. Эндээс сөрөг 3-ыг үржих нь x-ийн сөрөг 2 болно. За, ингээд сөрөг 3-ыг үржих нь x-ийн сөрөг 2 болно. За, эндээс хэлбэрчлээ хэвчил 35x-ийн 6 зэрэг хасах нь 2 хасах нь 3-ыг хуваах нь x-ийн квадрат. За, энэ дээр за ямар зэргийн чанар ашигласан бэ гэхээр илтгэгчийг нэрэг болгох зэргийн чанар ашигласан юм байна. Тэгэхээр а тооны зөргийн зэрэг бол 1-ийг хуваах нь а-гийн эрэг n гэдэг чанараар ийм болж байгаа гэсэн үг. За, манай одоо хэвээр бол уламжлал юм гарч байна. За, дараагийн жишээний хувьд за энэ функцийн уламжлалдаг бол за эхлээд зэрэг хэлбэрээр биччихье. Квадрат зурдаар x-ийн 5 зэрэг гэдэг бол 2-ны 5 зэрэг болно. x-ийн 2-ны 5 зэрэг. За, тэр тогтмол 5 урагш нь үржүүлээд 3-ны 1 урагш нь үржүүлээд x-ийн 3 зэрэгээс нь уламжлал авах гэсэн. За, 2-ны 5-ыг үржих нь x-ийн 2-ны 5-аас 1-ийг хасгаар 2-ны 5-аас 1-ийг хасгаар чинь 2-ны 3 болно. Нэмэх нь 3-ны 1-ийг үржих нь x кубоос уламжлахаар 3-ыг үржих нь x квадрат болно. 3-ны 2-ыг урагш нь үржүүлэхээр x-ийн 3-ны 2-оос 1-ийг хасгаар чинь сөрөг тэмдэгтээ 3-ны 1 болох. За, тогтмол тооны уламжлал нь аль. За, хэлбэрчлээ авчдах юм бол 2-ны 5-ыг үржих нь x-ийн 2-ны 3 зэрэг. Энэ хоёр харагдаад x квадрат хасах нь 3-ны 2-ыг үржих нь 1-ийг хуваах нь x-ийн 3-ны 1 зэрэг. Тэмцэн. За, бутархай илтгэгчтэй зэргийн ядгуур ашиглаж бичдэг байгаа. Ядгуураар илэрхийлж бичдэг. Тэгэхээр энэ 3-ны 2 гэдэг бол бутархай байгаа учраас ийм гэсэн үг. Тэгэхээр эндээс 2-ны 5-ыг үржих нь x. За, тэгээд 2-ны 1 зэрэг гэдэг нь квадрат зурдаар x гэсэн. Нэмэх нь x квадрат хасах нь 2-ыг хуваах нь 3-ыг үржих нь x-ийн 3-ны 1 зэрэг гэдэг нь 3 зэргийн ядгуураар x гэсэн. За, эндээ цогцсон энийг тайлбарлая. Энийг өгсөн ингэж хэлсэнтэй. За, энийг тайлбарлах юм бол x-ийн 1 бүхэл 2-ны 1 гэдэг бол эсвэртэй зэрэг хэлбэрээр үржбэр хэлбэрээр ингэж бичсэн юм байна. Энэ хоёрыг нэмэнгууд 1 бүхэл 2-ны 1 бол сүрэн хоёр гэж. Тэгмээд x-ийн 1 зэрэг x. Энэ бол квадрат зурдаар x гэсэн. За, үржбэр функцийн уламжлалын томьёог тайлбарлая. Үржбэр функцийн уламжлал бол эхний функцээс уламжлал аваад
20 дахь функцээр өөрчилж нэмэх нь 1 дахь функцээр өөрчлөлт 20 дахь функцийнхаа уламжлалыг гарч ирдэг байгаа. За тэгэхээр энэ 8-ыг үржих нь x квадрат гэсэн функцийн үрдүр функцийн уламжлал авъя. За тэгэхээр ерөнхийдөө та нар эхлээд ингээд өчтөд хэрэгжүүлж байгаа. Тухайн функц 2 удаа гэж нэмээд үржижтэй үл нэмээд. За ингэж өчтөд эхний функцийнхаа уламжлалыг авна. 2 дахь нэмэгдэхүүнээс 2 дахь функцийн уламжлал. Ингээд өчтвөл илүү хурдан болдог. За тэгэхээр эндээс бол 8-ын уламжлал гэдэг бол тогтмол тооны уламжлал 0 учраас энэ үржүүр нийтдээ 0 болоо. Тэгэхээр 8-ыг үржих нь x квадрат гэсэн функц уламжлал. Эндээс x квадрат гэсэн функц уламжлал 2x 16x гарч байна. За цэг үржих нь 3 дугаар томьёон дээр гарлаа да. Цэг үржих нь a под x гэсэн энэ үржүүрийн уламжлалыг авахтаа тогтмол тав урагшны үржүүлээд том функцаас уламжлалаа гэж гарсан. За яагаад юм бэ гэдэг одоо үржүү функц уламжлалыг авахд илүү сайхан ойлгомжтой харагдана. За тэгэхээр бодож харуулах юм бол ийм үржүү функцийн уламжлалыг авахын тулд 2 удаа сайхан нэмээд өчтөд. За тэгээ эхний функцээс уламжлал авна. 2 дахь нэмэгдэхүүн 2 дахь функцээс уламжлал тэгээд өгдөг. За энэ үр дүнг сайн харах юм бол тогтмол тооны уламжлал 0 учраас энэ хэсэг нийтээ 0 болоо. Энтэд хэвдэх байна. За эндээс цэг үржих нь юм байна гэх юм ингэж батлагдах нь шүү дээ. За дараагийн жишээ. Нэр тэнцүү x квадратаас хасах нэг үржих нь 3x квадратын нэмэх нь x функцийн уламжлалыг олоорч. Энэ үржүүр функцийн уламжлалыг олоордог нь. За эхний функцийн уламжлалыг үржих нь 2 дахь функцийн функц нэмэх нь за эхний нэмэгдэхүүнээс эхний функцийн уламжлалыг авна гэдэг. Тэгээ 2 дахьаас авахгүйгээ харьцаад за 2 дахь нэмэгдэхүүний хувьд 2 дахь функцээс уламжлал авчих. За ингээд 2x x квадраттай уламжлал 2x нэгийн уламжлал 0 учраас 2x гарч байна. За 2 дахь функцийг хэвээр нь чинь үржүүлээд нэмэх нь x квадратаас хасах нэг үржих нь. За эндээс 3x квадраттай уламжлал бол 6x x-ийн уламжлал бол 1. За ийм үржүүр гарч байна. За энийг хэлбэрчилж болно. За бид нэр л өнөөдөр уламжлал гэсэн хичээлийг үзэж байгаа. Өөрөөр хэлбэл уламжлалын чанарыг хэрхэн сурах гэж болохоор энийг түр ингээ орхиж байна. Ерөнхийдөө тааллаад л юм гэдэг бодох боломж байгаа. За ингээд орхиж болно. За ер нь яг хэлбэрчлэхэд хэлбэрхэн юм байгаа учраас хэлбэрчилж 2x-ээр гişүнчлэл үржихээр 6x-ийн куб нэмэх нь 2x-ийн квадрат. За энэ гүр гişүнчлэл үржихээр x квадратаар гişүнчлэл үржихээр 6x-ийн куб нэмэх нь x квадрат. Сөрөг нэгээр гişүнчлэл үржихээр сөрөг 6 сөрөг 1. За энэ хэвчээ юм бол 12x-ийн куб нэмэх нь 3x квадрат хасах 6x хасах 1. За юм болж байна. За ер нь бол энэ функцийн уламжлалыг бол уламжлал аваад үржүүр хэлбэрээр нь бичээд орчиж болдог. За ингээ ер нь тухайн бодлогын хариунаас шалтгаална. Хэлбэрчилсэн байвал ингэж хэлбэрчилнэ. За жишээ 6-ын хувьд өөрөөр хэлбэл энэ ногдур функцийн уламжлал. Ногдур. За ногдур функцийн уламжлал бол үржүүр функцийн уламжлалтай ерөнхийдөө төстэй хүртвэрнэ. За хувааж байгаа учраас гарна гэж ойлгочихсон. Тэгээд за юугаар ялгаатай вэ гэхээр энэ уламжлалаа хуваарийнхаа тооны квадратаар
квадрат тоожигдохоор ялгаад байгаа. За тэгэхээр x-ний 1 гэдэг функцийн уламжлал бол сөрөг тэмдэгтээ x квадратын гардаг. За яагаад юм гардаг талаар одоо бодож харуулах юм бол за энэ үржих ногдох функцийн уламжлал гэдэг бол нэгийн уламжлалыг x-ээр үржээд хасах нь нэгийг үржих нь x-ийн уламжлал. Хуваахан x квадрат. За эндээс энэ үржих нь x-тэй төгөлцөн нэгийн уламжлал 0 болоод. Тэгэхээр сөрөг нэгийг үржих нь x-ийн уламжлал гэдэг нь 1 x квадрат сөрөг x квадрат болж байна. Сөрөг нэгийг хуваах нь x квадрат. Тэгээ энэ бол маш түгээмэл хэрэглэгдэж чанартай. Хүүхдүүд ер нь тогтоогоо чанар дүрм гэж ойлгоод тогтоогоод авбал ер нь илүү танарт өөр өгөөжтэй хаа харж байна. За ерөнхийдөө нэгийг хуваах нь x-ийн энэ зэргийн уламжлал ямар гэдэг юм бэ? Ийм ногдох функцийн уламжлал ямар гэдэг юм бэ? Мөн батлаад гарч юм бол нэгийн уламжлалыг үржих нь x-ийн уламжлал хасах нь нэгийг үржих нь x-ийн энэ зэргийн уламжлал хуваах нь x-ийн энэ зэргийн квадрат. За эндээс энэ хэсэг бол тэг болж байна. Тэгээд сөрөг нэгийг үржих нь x-ийн энэ зэргийн уламжлал энийг үржих нь x-ийн энэс хасах нь үнийг хуваах нь x-ийн 2-ын зэрэг. Ингээд сөрөг тэмдэгтээ x-ийн энэс хасах нэг зэргийг үржих нь энэ буюу хуваах нь 2-ын. За ийм төрөй гарч байна. За дараах ногдох функцийн уламжлалын хувьд за үнийг үржих нь энэ хасах нь x квадратаас хасах нь үнийг үржих нь 5 дээр нэмэх нь x-ийн x квадратын уламжлалаар үржих нь хуваах нь 5 дээр нэмэх нь x квадратын квадрат болох нь. За эндээс x квадратын уламжлал 2x 3-ын уламжлал 0 учраас 2x-ийг үржих нь 5 дээр нэмэх нь x квадрат хасах нь x квадрат хасах нь 3-ыг үржих нь 5 дээр нэмэх нь x квадратын уламжлалыг болохоор 5-ын уламжлал 0 x квадратын уламжлал 2x. За хуваах нь үнийг авчих. За эндээс ерөнхийдөө ингээд бол уламжлалт дээр авчлаа. Одоо цаахан хэлбэрчлээ авчих юм. За эндээс хүрдвэрээс ерөнхий үржигдэх хүн байна 2x гэсэн. За 2x гэсэн үржигдвэрийг хаалт нь гаргаж тийм бол 5 дээр нэмэх нь x квадрат хасах нь x. Нэмэх нь 5 дээр нэмэх нь x квадратын квадрат. Эндээс x квадратууд босч юм бүртгүүрийн 2x-ийг үржих нь 8 за ингээд 16x-ийг хуваах нь 5 дээр нэмэх нь x квадратын квадрат болж бодлого утгатай. За өнөөдрийн хичээлээр яг уламжлалын талаар ерөнхий ойлголт тэгээд уламжлал авах анхан шатны дүрмүүд үзлээ. За дараагийн хичээл дээр бол фор функцийн уламжлал, зэрэг функцийн уламжлал гэх мэтчлэн функцийн уламжлалууд байгаа. Өнөөгд наа.